Хай. Нэг хэд хоног видеог жоохон сандралтай байна. Миний хийдэг видеоны ихэнх нь гейминг видео байдаг. Тэгээд тэрийг тэрхий хийгээд ахаар жоохон уйдах ч юм уу залхах нэг тийм сонир мэдрэмж төрж эхэлдэм байна. Тэр талаар дараа нь дэлгэрэнгүй видео хийн. Энэ одоо хийж байгаа видео нь болохоор нэг жоохон шинэлэгтэй өөр юм туршиж үзэх чинь. Юу плод байна. Дэлхийн эргэн тойронд болж байгаа Монголын эргэн тойронд болж байгаа тийм том сэдвүүдийн талаар ярилцаж ингээд би өөрийнхөө сэтгэлдлийг хэлж байгаа бол 13 автомашиныг мөргсөн зам тээврийн ноцтой хосол гарлаа л гэж машинууд ингээд мөнгө өгдөглүүлээ шалгуулад нэвтэрдэг хэсэг байдаг шүү дээ. Хөдөөнөөс орж ирдэг хөдөө рүү гардаг тий. Тэрэн дээр нэг том аврын одоо энэ зурган дээр байгаа тий. Энэ зурган дээр байгаа энэ ачааны машин явж хагаад 13 машиныг ингээд тохироогоод өөрөө ингээд осолд ороод нөгөө явж исэн унжисэн машин шинэ бүр ингээд нялгадаа зөө тэг амар юм болсон юм билээ. Тэгээ энэ яг тэр яг жолоочин буруу байгаа. Машиныг унж явж исэн жолоочин дараа нь фэйсбүүкээр хүмүүсээс тийм хандвийн тусламж гуйсан бэлээ. Ингээ анх харахад бол энэ одоо даварцсан ингэж хармаар байгаач яа ингээ болоод үзэнгүүт бас хэцүүлтэй хүн болгон алдаа эдэгтэй хүн болгон ингээ амьдралд ямар нэг алдаа эдэг. Тэгээд тэрэн дээр нь одоо энэ хүнд одоо сэтгэл санаагаараа туслаад хандамын дүүргүүл бас зүгэрч юм шиг мэдхгүй. Азар хүмүүн бэртээгүй юм шиг л ингээ бахан асуулт гарсан юм шиг л. Британи охины 13 жилийн өмнө сургаггүй алга болсон хэргийн с ิจ гтнийг Германаас илрүүлжээ л гэж байна. За зургийн энэ дагаа юм. Би сая нэг уншчлаа л та. 2007 онд Португал эцэг эхийн хамт амьдарч ирсэн нэг охин ээж аав нь хоол идэх гээд хүүхдүүдэд унтуулчаад гараад ирэхэд охиныг хулгайлцсан байсан юм байна л та. 2007 онд гинэ тэр нь. 2007-оос хойш тэр хэргийн эзнийг олж чадахгүй боо юм болж байгаа. Сүүлдээ бүр эцэг эхийн сэжилж мэжилж байгаа. Тэгжсэн аа. Ээж аав нь хойноос нь явуулсан юм л да. Тэг ямар нэгэн тийм гэмт хэрэгтнийг олж чадахгүй тэгж байгаа саяхан 13 жилийн дараа сэжигтнийг олсон байх магадaltaй. Тэгээд яг охиноо амьд байгаа хэсгийг мэдэхгүй л байгаа юм байна л та. Сэжигтийн талаар мэдээлэл мэдж байгаа юм байвал айх хэрэггүй хэлж болно гинэ. За энд ч мэдж байгаа юм байхгүй болох та. Тэгтээ энэ яар амар юм би. Манай их дэлгүүр шатцсан байгаа. Тэгээд намайг бичлэг хийхгүй яг нэг хэд хоног амарчийн хооронд их дэлгүүр маань жижиг болсон байгаа. Тэгээд мэдээж гал гарна гэдэг чинь зүгээр ээж гал гарчихгүй нэг хин нэгэн гал алдаал ямар нэгэн гал гарсан байгаа. Тэгээд Баатар хүү гэдэг цагта гал алдсан байж болзошгүй 5 хүнийг шалгаж тайлбар мэдүүлэг авч байна гинэ. Одоо их дэлгүүр шатж байна гэдэг чинь дотроо одоо байшингийн 20 охирлоос гадна дотор нь байсан одоо компьютер нөгөө нэг зарж исэн бараа одоо өмд цаан баахан дэлгүүрүүдийн юмнууд амар хохирол амссан баха. Одоо тэгээд тэрийг одоо яаж нөхөж мөх юм байгаа мэдхгүй. Тэгээд тэр одоо гал алдсан хүн албаар гал тавиагүй л хүдэ. Тэгтэл амар юм болсон тийм манайхаа тэр яг намайг нөгөө дүкийн тэмцээнд ороод тоглож исэн чи гинт ихтлгүүр шатчих ингээд намайг хийж үздэггүй нэзээ яг тэнд дүкээ тоглож исэн чи ихтлгүүрийг тэг 10 хэдэн мянган үзчихдэг юмс. Тэгээ одоо энэ дэр фэйсбүүк дээр зураг нь л да ихтлгүүр юм болжээ гэд дотор нь талаас нь харах юм бол нөгөө нэг сайхан ихтлгүүр те одоо шинэ жилийн үеэр ихтлгүүр ямар гоё яадаг вүлээ одоо те ихтлгүүр ингээд юм болчиххоороос амар юм да. Ихтлгүүртэй холбоотой хүн болгонд нэг дурсамж өгдөг хэлтэй. Манай краш бол ихтлгүүр дээр их очих дуртай байсан. Энэ өдөр ихтлгүүр дээр явж исэн байгаасаа чиг шиг гүзий ядалт юм ярьдагтэй. Тэр яг гэхдээ энэ нэр амар болсон байгаамаа. Ихтлгүүр аваар нэг иймэрхүү юм болж байгаа юм байна да. Энэ хавьд очиж үзээгүй юм байвал гадна талаас нэг иймэрхүү харагдчихээн. Тэгээ энэ хавийн замыг хаацсан байсан. Гэхдээ одоо орог нээж гин үү яаж гин. Нэр дэвшигч юм уу гэсэн чинь Монгол улсын төлөө шүтгий. нэр дэвшигч биш шүү дээ энэ чинь. Баярлаа. Юу штэ? Ерөнхий сайдын Америкийн бэлтгэл офицер нэм гэрэл. Хэрвээ болдсон бол хуулийн заалт байдсан бол Монгол улсын ерөнхий сайдыг дахин өргөлөөлн. Ерөнхий сайд штэ. Байж би хараад. Ерөнхий сайд жоохон эргэлцсэн болохоор харж байна. Ерөнхий сайд тийм ерөнхий сайд хуралсан хөхтэй. Ёо. Одоо манай үеийнхэн бол одоо энэ одоо Монгол улсын сайдтай хүрэлц сайдыг Bronzax гэж нэрлэдэг байгаа. Bronzax. Орчуулах юм бол тийм болж байгаа. Сайд юм чин нэвтвшгүй үстэй. Чигш. Тэр талаар мэддэг юм бэ нүү? Үй. Ёо. Явцны хөрөнд. Намаа гин тэнд явж яхад нөгөө хаяа хүүхдүүд таарад таньчаад 10 жилийнхэн хараад таньд зураг авахалт өгөхгүй хаяа да чаваас хаяа. Тэгсэн чинь энэ манай сайд ч юм бүр амар од юм биш үү? Өвөө манер бүр селфи хийдэг нэс. Тээврийн жолоочос ийм сайхан уусна. Тээврийн жолоочос ийм сайхан хүүхэд гардаг гэсэн үү? Аав нь тээврийн жолооч гэсэн юм бах та. Умар Солонгос, Өмнөд Солонгостой хийж бүх харилцаагаа дасалсан гэв гинэ. Яг энэ хоёр Солонгосын харилцаа муутлаа гэсэн мэдээлэл уншихаараа би бүр амар айгаад идэв ш. Яа тэгвэл энэ хоёрын хооронд ямар нэгэн дахиад дайман болох юм бол ч одоо дэлхийн асуудал болоод ер нь тэр Умар Солонгосоос жих айгаад биш ээ.
Хьюстон хотод Жорж Флойдтай салах ёс гүйцэтгэлийг гэнэ. Жорж Флойд гэдэг чинь нөгөө чаас цагдаад өвдөглүүлээд нас барсан хүн шүү дээ. Тэгээд энэ талаар дэлхий дээр амар юм болж байгааг та нар ер нь бүгдээрээ мэдж байгаа. Хар ярьснуудын эрхийг тийм хамгаалах хөдөлгөөн ингээд одоо энэ YouTube руу дүрстэлтэй хамгийн ойрын шиг бол YouTube руу дүрстэл одоо ингээд арга хэмжээ аваад өөрөөсөө танд зөвлөлөөд өгөөд байна. Тэгээд энэ бол үнэхээр маш том жагсаал болж байгаа. Тэгээд тэр Америкт амар их жагсаал болж байгаа нь яг өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалах гэж явж байгаа нь зөв ч гэсэн энэ нэг корона гарч байгаа болохоор тэрийг ингээд улам ингээд ихсүүлэх магадлал байгаа гэж яриад байна л да. Одоо ер нь тэр баг ихссэн бохоо дунд нь ингээд Шинэ Зеланд улс коронавирусээс бүрэн чөлөөлөгдсөнөө зарлав гинэ. 2 дугаар сарын 28-ны өдрөөс Шинэ Зеланд улс анх удаа ганц ч COVID-19 өвчтөнгөө болсноо эрүүл мэндийн яамн өнөөдөр зарлажээ гинэ. Вау. Одоо энэ улс нэг хил мэлээ хатсан байвал одоо ингээд бүр аз жаргалтай амьдрах нь шүү дээ. Гэтэ Монгол ч гэсэн дайггүй байгаад байгаа. Монгол дотроос бол ерөөс алдааг байгаа. Окей, за Facebook дээр нэг юм зураг явчихин л та. Манай нөгөө төрөний өвөө эмэнэрийн супер хот сайд байна. Хүрэлсүх. Заавал овг могийг хэлдэг те. Тэгээд энэ Путин Оросын ерөнхийлөгч те. Путин хүрэлсүх сайд хоёрын харьцуулт юм байна л та. Тэгээд буутай хоёулаа ан хийдэг юм уу те. Окей, буутай. Амар олон зурагнууд байна. Тэгснэ хоёулаа морь ундаг. Тэгээд хоёулаа бууга үрдэг. Тэгснэ үрж байгаа нь болохоор яг адилхан үрдэг. Энд ямар адилхан зураг вэ? Дөөрөөц юм бах тач гэж. Тэгснэ юутай. Кабинд яг адилхан өнцгөөс зураг авдаг ч гэж. Гэтэ нэг түрүүн нэг гарсан бичлэг дээр тээврийн жолоочийн хөвгт мөхтгээд нэг өвөө тим юм яриадсан үгүй юу? Тэрнтэй холбоотой зураг ч магадгүй л. Дараагийнх нь болохоор Путин ерөнхийлөгч нь болохоор жодо барилддаг. Тэгсэн чинь бронз заавал тэр хүрэлсүх гэж хэлдэг те. Bronze Axe сайд бол одоо цэргийн хүн юм бата. Хурандаа гэдэг ярьсан шүү дээ. За дараагийнх нь болохоор адилхан селфи иддэг тий. Гэхдээ тийм ээ. Хоёулаа адилхан селфи иддэг. Энд ямар учиртай зургууд юм бэ? Би яагаад энийг үзээд байгаа юм бол өрсөлдүүлээд байгаа юм бата. Хоёулаа мотоциклэндэг, мотоцикл gang, chopper gang. Дараагийн нь болохоор хоёулаа ямаа тижээдэг. Яма gang. Гэхдээ манай хүний болохоор ишиг байна л да. Одоо их нөгөөх нь болохоор ямаа байна. Удахгүй ямаа болох байхаа. Тэгээ явжсэн ч яаж байгаа. Усан шумбагчтай өрсөлдөг гэсэн чинь манай одоо Bronze Axe сайдад усан шумбагч байхгүй гэж байгаа мó те. Монголчин далаад гарцгүй орон юм чинь одоо усан шумбагч л угаасаа байхгүй шүү дээ. Усан шумбагч байхгүй ч гэсэн нэг давуу тал байна зөө Монголд. Одоо манай Bronze Axe бол байна зөө. Тэр нь болохоор коронавигоор шууд өрсөлдүүлэн л дээ. Орос Монголыг одоо ингэж сайд мэж эрхлэгчээр нь өрсөлдүүлээд байвал те. Монголд болохоор 194 тохиолдол илэрсэн, 75 нь идэгсэн, ямар ч үхэл байхгүй Монголд тийм коронагийн. Тэгээд бүр гоё хамгийн том гоё мэдэн болохоор дотроо ерөөсөө алдаг дандаа гаднаас орж ирсэн хүмүүсийг шууд тусгаарлсан үед нь корона илэрсэн. Тийм болохоор иргэдэн илүү тийм тайван байгаа. Тэгэхдээ 50 амгалан байгаа гэд маска зүүхгүй байгаад ичлэхгүй. Зүүх хэрэгтэй. Орос бол 485 мянган хүнд илрээд яг 242 мянган идэгсэн. Бас nice мэдээ. Тэгэхдээ 6100 хүн нас орсон. Тэгэд хамгийн аимшигтай мэдээ нь бол Оросод коронавирусыг тархацсан дунд нь ингээ явж байгаа. Тэр нь бол хамгийн амар. Тэгээ яг усан чомбогчаар өрсөлдөд байвал яг буцаад энүүгээр нь яг илүү гаргаж болох юм те. Илүү гаргаж маргах гэж бодвол сүүлийн өдрүүдэд коронавирусын халдварын тохиолдол дэлхийд дахинд хурдтай нэмэгдэж байна гинэ. Энэ яар амар зураг вэ? Европ, Америк. За Америк бүр жижиг болж байна. Европ уусаа жижиг болсон байгаа. Бусд нь нөгөө учиртай энэ те. Африкт гэхдээ нэг алдчихлаас эвгүүдээ. Африкчаас хүмүүс нь бас хүмүүс нь жоохон ядуу улс болохоор бас эвгүй үргэлж коронавирустэй ингэж амьдэрдэг болчихгүй гэдгээс л би айж байна. Амьдралын нэг хэсэг ингэж коронавирус болсон одоо гарахтаа дандаа маск зүүдэг. Дандаа ингэж коронавирусээс айж амьдэрдэг. Тийм амьдралаар амьдарсаар байгаа дуусах үедээ гэдгээс л айж байна. Одоо зарим Америкийн кинонууд дээр ингэж зомбитой амьдраад зомбины тахалд гарангууд хэдэн жилийн дараа нэг зомбинтай хамт ингэ амьдраа сурцсан байдаг шүү дээ. Тэр шиг юм болох үедээ гэхээс л айж гин. За энэ мэдээний түнших ямар стресстэй юм бэ? Монгол улсаас Оросын холбооны улсад 1 сая $1 махны тусламж үзүүлэх гэрчлэгийг гардуулав гинэ. Тийм ингээл тэр усан чимбогч мөвгчт нугаас ингээл байхгүй болчихсон зэ. Энэ үед
дээр үуч яг жоохон байж хат тэгэл өвөө эмээ нэр ингээл мэдээ үздэг те. Би тэгэл хажууд нь ингээл хүүхэлтэй үзмээр гах чинь ингээл сууж байгаа эмээ өвөө нэр ингээл аав ээж мэжрийг мэдээ үзэл. Монгол улсын цэгийн нэгдлийн үйлдэл Оросын холбооны улс нэг ингээл мэдээ үздэг те. Яг тэр шиг мэдээ байна энэ бол Монголд бол сонгуул болж ин. Тэгээд сонгуул болгоод одоо сонгуул Монгол гэж ярингууд хүмүүс амар дургу байгаад идэг залуучууд ялангуяа миний энэ бичлэгийг сонгуул өгнөс хүмүүсээс үзчихэж магадгүй та хэд гэж хэлэхэд би бол ямар нэгэн хүнийг дэмж мэмж гэж хэлэхгүй. Тэгтээ сонгуулаа судалгаан дээр дөрөөлөөд одоо манай төрөгт хин нэр дэвчин те яг хийчих юм шиг байна гэж санал бодлоо бодсон хүмүүстэй саналаа өгөөрэй гэж хэлье да те. Энэ Юпладена гэсэн бичлэгийг одоо цуврал болохгүй цааш нь хийх үү яах уу гэдгийг та хайдчууд комментэн дээр бичээрэй. Яг уу ингээд тоглоом сууж идэг хүн гинт ингээд улс төр мөрөдөө дэлхийд дахинд юу болж байгаа юм болж байгаа талаар үзэл бодлоо хуваалцад ирэнгүүт мэдээж дургуул байх ахaltaа. Тэгтээ тэгээд үнсий. Отохгүй бол зэг гэнг.